За 2012 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх хүйс болон саналын талаарх хоёр замд багны харьцангуй давтамжийн хүснэгтээр үзүүлсэн байна. За энд өгсөн хүснэгтийг багны харьцангуй давтамжийн хүснэгт гэж нэрлсэний учир нь жишээлх юм бол энэ багны хувьд авч үзэх юм бол эрэгтэй гэсэн энэ багны нийт нийлбэр 1 буюу 100% байна. За тэдний 0.42 буюу 42% нь Обамагийн төлөө саналаа өгсөн. Харин 52 буюу 0.52 нь Ромнид саналаа өгсөн байна. За үлдсэн 6% нь Обама, Ромни хоёрын алинд нь ч биш саналаа өгөөгүй байна гэсэн үг. За эмэгтэйчүүдийн хувьд 52% нь Обамад, за 43% нь Ромнид, 5% нь бусад хүмүүст нь саналаа өгчээ. За 52 дээр 43-ыг нэмээд 5-ыг нэмэхээр чинь 100% болж байгааз. За 2012 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд Ромниг сонгохыг илүүд үзсэн байна уу гэсэн асуулт өгсөн байна. За харцгаая. Үүнийг олох хоёр зам байгаа. Эрэгтэй сонгогчдын хувьд авч үзье л та эхлээд. За тэдний 52% нь Ромнид саналаа өгсөн байна. За 52% нь Ромнид саналаа өгсөн байхад харин эмэгтэйчүүдийн 43% нь Ромнид саналаа өгсөн байгаа. Тэгэхээр эрэгтэйчүүд илүү байна. За тэгэхээр санамсаргүйгээр нэг эрэгтэйг сонгох юм бол тэр Ромнигийн төлөө саналаа өгсөн байх 52% боломжтой. Харин санамсаргүйгээр нэг эмэгтэйг сонгох юм бол тэр Ромнигийн төлөө саналаа өгсөн байх 43% боломжтой. За тэгэхээр хариулт бол тийм буюу Ромнид саналаа өгсөн эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүд нь илүү олон байна. За ингээд гүйцээ.